ямар биеүдээ үйлчлэлцэж байна, хүч нь хаашаа 6-7 бол ийм л юм асуудаг. Юунд ахлах ангид бол шууд энэ асуулт. Бидний 6-7 дараагчлаар Систем. Энэ системд үйлчилж буй үндсэн хүчнүүдийг нэрлэж байгаа. Энэ бол одоо 10 энэ за энд зөв энд за ингэж энэ бие тийм ээ бие тэгээд энэ чинь нэмэх нь гарахгүй юм байна. Энэ дээр нэмэх нь систем гэсэн чинь бие тэгээд хэлээ гадраг мөн гадраг гадраг биш дараа нь тэгээд буцаад харахгүй гадраг тэгээд юу юм энэ чинь энэ хүчээр ийш нь ингэ татаад байна шүү дээ. Тэгэхээр дахиад юу гэх юм хүн гэх юм уу юу гэх хүн л татдаг шүү дээ энэ чинь тийм үү. Тэгээ эн чинь юу болчих систем болчих шүү дээ. Гэж англи. Чиглэлийг нь хаашаа вэ гэж шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэр чиглэл нь хаашаа юм бэ гэдэг дээр юу гэж байна? Тэгээ баруун марун гэхгүй. хойш дээш яваагүй шүү дээ. одоо үсгээр чинь Одоо тэгэхээр би давших эргэх гэд одоо юм тийштэй давших хөдөлгөөн хий. Тийм үү. Тэгээд өрөлтийн хүч гэж үг хэлдэг. Өрөлтийн хүч гэдэг бол эсрэг чиглэл гэсэн. За ийм хүч хүн татж байгаа юм чинь татах хүч эп. Энэ гарч ирэн татах хүч эп. Өрөлтийн хүч. Энэ үнц хүч тий. Дараа нь юу байх вэ? Өрөлтийн хүч гэсэн. Яг л гадаргуу энд чи харилцан хүч тэгээд байгаа шүү дээ. Өрөлтийн хүч. За дараагийн үндсэн хүч нь юу юм? Биеийн буюу юу гэж одоо. За энэ тохиолдолд ингэж дараа нь салгаж хэлнэ. Хүндийн хүч. За тэгтээ биеийн хүндийн хүч хоёр энэ тохиолдолд тэнцүү. Яагаад тэгэхээр биеийн тулсан тулгуур нь өрөлтийн хүч харамхай хүч хоёр нь шалтгаан соронзон гаралтай. Шалтгаан нь биеийн молекулын таталцлын хүч нь. За тэгвэл одоо энэ ньютоны хууль чинь өөрөө энэ полимер векторууд хүчнтэй гэсэн. Тэгэхээр хүч чинь вектор хэмжигдэх. Ньютоны зур маань хаа. Тэгэхээр одоо энэ дээр ингэх нь шүү дээ. Энэ дээр энэ бие чинь ийшээ давшиж хөдлөд ингэж давшиж хөдлөд байгаа шүү дээ. Энэ бие хурд ийшээ тийм. За тэгэхээр өрөлтийн хүч бол хурдны эсрэг чиглэнэ гэсэн. Тэгэхээр одоо эндээс байгуулагч болгож задлах гэдэг хүчээрээс ямар хүч болж таар үндсэн 3 хүч байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээд тэр 3 хүчнээс аль нь энэ хоёр тэмдэгтэй параллелж биш, перпендикуларч биш болоод явчихв. Энэ үнэтэй. Тийм учраас тэгэл энэ энэ үнцэг үүсгэсэн энийг чинь яг энэ үзүүрээс нь ингэж энд перпендикуляр яг ингэж перпендикуляр ингээд ирэхлээр энд эп y байгуулагч яг эндээ юу болж болох юм эп x байгуулагч болох юм шүү дээ. Тэгэхээр ч одоо энэнд юу болж байна? Одоо яг хэвээр ингэхлээр нөгөө ньютоны хуулиар энэ эп x-ээр биччихлээ. Зэрэг бичээд яваа. Эп одоо дахиад батлав.
ОХ тэнхлийн дагуу ямар биш нь одоо шууд чиглэлээ тооцоод байна вектор хэлбэр. Тэгэхээр ОХ-ийн дагуу энэ би ийшээ хорд тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр юу болсон? F X-с хасах нь юу болсон? Үргэлтийн хүч боллоо шүү дээ. X тэнхлийн дагуу. За Y тэнхлийн дагуу юу болов? ОY-ийн дагуу. Дээш чиглэсэн реакцийн хүч тэгээд FY байгуулагч тэгээд хасах нь mg ийм боллоо шүү дээ. Одоо хар. За ингэж хийцэн шүү дээ. За гэтэл энэ бие маань аль тэнхлийн дагуу явж байгаа. Энийний дагуу явж байгаа шүү дээ. За ингэж биш. Одоо тэгээд Ньютоны 2-р хуулийг нь юу яа. Y тэнхлийн дагуу Ньютоны 2-р хууль бичих юм бол m-ийг үржих нь юу болох вэ? А Y болох ёстой. Тийм ээ? За X тэнхлийн дагуу бичих юм бол m-ийг үржих нь А X болох ёстой. За ийм хоёр болчих. А X болох ёстой. Одоо энэ бие маань Y тэнхлийн дагуу хөдлөөгүй шүү дээ. Тийм үү? За Y тэнхлийн дагуу хөдлөөгүй учраас Y тэнхлийн дагуух энэ хурдтал нь ямар болж таарах нь? Тэгтээ тэнцүү болж таарах нь. Энэ тэгтээ тэнцүү болж таарах нь. Тэгэхээр энэ чинь ямар болж ирэх гэдэг юм? Тэгтээ тэнцэх гэдэг. Тэгэхээр энэ гурвын нийлбэр юу болох вэ? Тэгтээ тэнцэх гэдэг. За тэгвэл эндээс одоо энэ реакцийн хүчиг бол энэ тэнцвэр болох одоо тэг болцсон шүү. Одоо энийг олгоцсон шүү дээ, тийм үү? Тийм. Энийг олох тэр юу болох вэ? О гэж юм уу хамгийн их нэ. Окей. Одоо энийг бол юу болох вэ? mg-гээс хасах нь. mg-гээс хасах нь AP. AP хэрэгтэй. Тэгэхээр ер нь эндээс юу гэсэн дүгнэлт өгөх гэдэг нь тэгэхээр яг ингээд энэ хэвтээд чиглэлийн дагуу шиг ингэж тохиолдож байж байгаа тохиолдолд явахдаа энэ бие маань газар дээр яг өөрхөн жингээр дарж өгөхгүй жижигхэн хөнгөрдөг байх юм шүү дээ. За энийг төр ингэсгэд орчих. За тэгэхээр энэ ерөөсөө энэ бид үйлчилж байгаа нийт хүч чинь энэ хоёрын нийлбэр болох гэдэг шүү дээ. Тэ? Тэгвэл одоо энэ нь тэг болцсон учраас ерөөсөө нийт нь F OX-тэй тэнцвэр гэдэг юм байна. Тэгвэл одоо бид нар юу гэж бичих юм? FX-с хасах нь юу юм? Үргэлжлэлийн хүч тэнцүү MAX. За эхний шатанд энэ томьёо гараад ирлээ. Тэгээ энэ биеийн хурдтгалыг бол одоо юу болох вэ? AX тэнцүү FX-с хасах нь үргэлжлэлийн хүч хуваах нь M. Космос. F versus alpha sinus alpha нь яаж гарч ирвэ? Тэрийг одоо хийх юм. Сонтож ийм. Одоо ингэлдээд энэ альфа өнцгийг бид нар одоо та нар 12-ын чи өгцсөн гэж ойлгож болно шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энд чинь ингэснэг ийм тэгшүнцэд гурвалж үүсч байгаа хэвчээ. Тийм. Ингээд ирэхлээр чи энэ APX чинь энэ альфа хурц өнцгтэй тэгшүнцэд гурвалжны хурц өнцгийн налсан байц. Тийм бааз? APY чинь энэ альфа хурц өнцгийн эсрэг каттай байц. Тэгвэл бид нар APX-ийг болох юм чинь одоо юу бичдэг нь? Энэ AP-га өгдсөн гэж үзсэн шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр чи өгдсөн чинь энэ гурвалжны үед юу өгч байгаа бид нарт? Энэ картид өгөгдсөн энэ налсан карттай их болох гэдэг шүү дээ. Тэгээ гептнууд өгөгдсөн би буруу яриад байна. Тэгээд энийг болно өгөө шүү дээ. Гурвалжин ямар гурвал одоо яг дөрмөөр л чинь гурвалжин энэ доо үсэг үчиж. О юу юм? F APX тийм үү? Ингэсэн юм гурвалж үссэн шүү дээ. O F APX. За энэний хувьд юу гэх юм? Косинус альфа тэнцүү. Тэгэхээр APX-ийг хуваах нь F болно шүү дээ. За эндээсээ тэгээ APX олох хэрэг байна.
AP үржилэх нь космос. За энийг цааш нь дахиад бусад юмнууд их чинь яагаад үргэлтийн хүчийг задлж байна. За дарга нэг зүйл юм зовоолж зүгээр. За одоо хараа үргэлтийн хүч. Үргэлтийн хүч чинь болохоор үргэлтийн коэффициентийг реакц хүчээр үүсгэж байна. Тий. За бидний тохиолдолд үргэлтийн хүч тэгээд энэ нөгөө реакц хүчээ төрөө N-ийг олсон шүү дээ. Энэ нь шүү дээ. N-ийг олсон. За энэ дээр юу яана? Энэ дээр юу? Ер нь бол энэ шүү. Ер нь бол энэ реакцийн хүч чинь сөрөг хэмжээ байгаа шүү дээ. Тийм үү? Сөрөг хэмжээтэй. Тэгэхээр энэний өмнө сөрөг тавилаа. Тэгээд хаалтан дотор юу болох нь? mg-гээс хасах нь fy болсон. Тэнцөө сөрөг мё. Тэгээд mg хасах нь fy чинь одоо энэ гурвалжны эсрэг орших хатт болсон чи болох f юу болох вэ? Синус альфа болчихно. Тий. За одоо нэгтгээд жижигсгэлэр энэ цаагаар. За тэр дээр өчлөө. Тэгэхээр ерөөсөө энэ тохиолдолд үргэлтийн хүч маань юу болов? Энэ яагаад энэ гатна? Энэ тохиолдолд үргэлтийн хүч маань сөрөг мё m-ийг гаргачихна тийм үү? Тийм ээ? Хаалтан дотор юу вэ? Хаалтан дотор юу болох вэ? G-гээс хасах нь mg динамикийн тэгшлэлийг биш гэдэг чи юу хэлж байгаа юм бэ? Гамьяагийн хурдтгалын хурдтгалтай хөдөлж байгаа бол гэсэн юм биш үү? Хөөе. Хурдтгал нь өгсөн юм байна. Тэгэхээр AP-га ол гэсэн юм. Би маа олох юм баг гэж бодож явуулсан. Одоо тэгэхээр энэний чинь 120 хараа энэ штэ. Тэгэхээр энэ бидний яг энэ саяны бодолт юм хаа энэ бодолт нь хамгийн энэ тааш бид тэнэг болох юм. тий аль шатнаас саяных одоо гарч ирээд юм. Тэгэхээр динамик тэгштгэл гэдэг штэ. Энэ чинь динамикийн нөгөө Ньютоны 2-р хууль чинь динамикийн үндсэн тэгштгэл гэдэг байхгүй юу? Тэгээ одоо бүгдээрээ сая ярьсан шүү дээ одоо. Энэ Y тэнхлийн дагуу энэ бие маань 50 бодод энэ 0 болчихоо үстэй. Тийм үү? Тийм. Тэгэхээр одоо бид нар ерөөсөө аль тэнхлийн дагуурх нь бодъё гэсэн. Энэ X-ийн дагуу бодъё гэсэн. Тэгээд FOX чинь FOX-ийг бүгдээрээ энд гаргачихлаа юм биш үү ер нь. Тийм бооз. Энийг яг задлал нэгтгэж бичээгүй юм байна шүү дээ тий. За.